Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна. Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргье. Гэр бүлийн радио 104.5-ын 7 хэмжиж 1 огт урайтай судалгаа 71 нэвтрүүлгийн өнөөдрийн цоошинхын дугаарыг гэр бүлийн радиогийн 2 дугаар студийн хоймроос гэр бүл судлаач сэтгүүлч хамарснаа гэр бүл судлаач сэтгэл зүйч сэтгүүлч тий баясгаланаар хүрэхэд бэлэн болжээ. За тэгээд өнөөдөр бид хоёр нэг гоё сэдвээр ярина. Хүн болгонд хэрэгтэй. За тэгээ сонсууштай маш чухал тийм сэдвээр ярина. Сэдвээ танилцуулах уу та? За сэдвээ танилцуулъя. Ер нь бол бид яагаад гацаад байд юм бэ те? Бид одоо яаж хөгжих юм бэ гэдэг асуултыг хүн болгон л одоо өөрсдөөс асуудаг байх. Яг энэ буюу ур чадварын төлөвлөгөө, ур чадвараа хэрхэн яаж хөгжүүлэх вэ? Энэ төлөвлөгөөний одоо судалгаа нотлогоотой баримттай их сурвалжтайгаар дурдаад тэгээ төгсгөлд нь мэдээж гарц гаргалгаа те арга зам шийдэл бас танд байгаа шүү гэдгийг хүргэх судалгаа 71 нэвтрүүлгийг өнөөдөр хүрэхэд бэлэн болж байна. Тэгээ 986 104 5 дугаар явц шуудаар нээлттэй. За тэгээ судалгаа 71 нэвтрүүлэгтэй хамтран ажиллах бол 88 66 104 5 дугаар явц бас нээлттэй байна. 104 5 долгион болон 84 5 долгион. За мэдээж 3W1045 цэгмэн гэсэн захим хуудасаар та сонсох боломжтой бол гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар биднийг бас дүрстэйгээр үзэх боломжтой байна. За судалгаа 71 нэвтрүүлэг өнөөдөр ур чадвараа хөгжүүлэх төлөвлөгөө гэсэн гоё сэдвээр ярилцсан. Тэгэхээр өнөөдрийн сэдвтэй холбоотойгоор та ур чадвараа ер нь хэрхэн яаж хөгжүүлдэг вэ? Өөрийнхөө ур чадварыг. Яг энэ талтай холбоотой хуваалцах зүйлүүдээ, бусадтай бас санаа олгох зүйлүүдээ лайвын доор коммент хэсэгт хуваалцаарай. За мөн 986 104 5 гэсэн мессежний дугаар болон шууд дугаарыг эфирт холбогдох шууд дугаарыг нээсэн байгаа. Тэгээд шуудаар бас холбогдоод өнөөдрийн нэвтрүүлэгтэй холбоотой бас өөрийнхөө амьдралд хэрэгжүүлдэг, ур чадвараа хөгжүүлдэг тэдгээр зүйлүүдээс бас харамгүй сайхан хуваалцаарай гэж хэлэх байна. Таны хэрэгжүүлдэг зүйл хэн нэгний хөгжилд бас нэмэр болчихвол энэ ч өөрөө чухал шүү дээ, тий. За тэгээд олон улсад болон Монголд хийсэн судалгааны үр дүнгуудээс бидний хувьд бол одоо танилцуулах болно. За Organization for Economic Cooperation and Development буюу OECD гэдэг байгууллага байдаг. За монголчлох юм бол эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага гэж 1961 онд байгуулагдсан. Дэлхийн эдийн засаг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, инновац, ур чадварын хөгжил зэрэг чиглэлээр судалгаа хийж бодлогын зөвлөмж гаргадаг олон улсын байгууллага. Одоогоор 18 гишүүн оронтой дэлхийн хамгийн нэр хүндтэй судалгааны байгууллага гэж тооцогддог. Энэ байгууллагын судалгаа. За нөгөө талдаа PIAAC буюу Program for the International Assessment of Adult Competencies гэдэг энэ байгууллагын судалгааг за танилцуулнаа. Монголчлох юм бол одоо насанд хүрэгчдийн ур чадварыг олон улсын түвшинд үнэлэх хөтөлбөр гэдэг энэ хөтөлбөрүүдийн дүнд нөгөө хүүхний ур чадварыг хөгжүүлэх нөхцөл байдлын талаарх хийгдсэн судалгаануудыг бидний хувьд бол танилцуулах болно. За эдгээр байгууллагууд нь ямар зүйлийг гаргаж ирсэн байдаг вэ гэхээр нэгдүгээрт ур чадвар өндөр байх тусам бүтээмж өсдгөө гэдгийг тогтоосон байна. 2023 оны насанд хүрэгчдийн ур чадварын судалгаанд үндэслэн одоо Тайланд улсын одоо орнуудын бүтээмжийн ялгааны талаар судалсан байна. За 25-аас 33%-ийг ашиглаж 25-аас 33%-ийг ажиллах хүчний ур чадварын түвшинд одоо тайлбарлаж байгааг тогтоосон. Мөн ур чадвартай хүмүүсийг одоо зөв ажилд хуваарлаж чадах юм бол 12-оос 15%-аар өсөлттэй байх юм боломжийг бол тогтоосон гэж энэ тайланд бол тусгасан байна лээ. Тэгээд ур чадвараа хөгжүүлэх төлөвлөгөөтэй хүмүүс зөвхөн
сайн ажилтан болоод зогсохгүй байгууллагын үр ашигт хувь нэмрээ одоо бодитоор оруулдаг гэж энэ тайланд бол нэгдүгürt бол тусгасан байл. Ааха. За тэгээд дэлхийн эдийн засгийн форум гэдэг байгаа зүйлч одоо яг Амрагийн хэлж байгаа энэ байгууллага тий тайлангуудыг бол их сурвалжтайгаар үндэслэлтэйгээр гаргаж ирдэг. За тэгээд эх жилүүдэд бол хөдөлмөрийн зах зээлийн 39% бол суурь ур чадварууд бүрэн шинжлэхдээ шаардлагатай болж байгааг бол батлаад гаргацсан байна. Тэгээд хамгийн эрэлттэй байгаа тэгвэл топ 10 5 ур чадварыг танилцуулъя. Энэ дээр болохоор Analytics сэтгэлгээ. Тэгээд судалгаанд оролцсон 10 компани 7 нь энийг бол нэгдүгээрт нэрлсэн байсан. За энэ нь болохоор хиймэл оюун ухааны AI-ээр одоо асуудлыг задлан шинжилж зөв шийдвэр гаргах чадвар гэж харж байгаа. За хоёр дахь нь болохоор уян хатан тэсвэртэй байдал. Энэ болохоор өөрчлөлт хурдан дасдаг тий хямралаас ойчхгүй босож ирэх чадварыг хэлээд байгаа. Энэ хүн болгонд бас байх хэрэгтэй ахын байна. За дараагийнх нь манлайлалт болон нийгмийн нөлөөлөл. За зөвхөн удирдах албан тушаалтан биш тий багаа сэдэлжүүлдэг, бусдад нөлөөлдөг байх энэ ур чадвар маш чухал байна гэж харж байна. За дараагийнх нь бүтээлч сэтгэлгээ. За тэгээд хуучин хэв маягийг эвдэж тий шин одоо санаачлагыг гаргаж авах маш чухал гэж харсан байна. За дараагийнх нь болохоор өөрийн ухамсар дотоод сэтэл өөрийн давуу тал болон сул талыг одоо таньж мэддэг байх. За тэгээд цаашаага сул талаа таниад мэдсэн хүн чинь цаашаага нөгөө нэг тасралцгүй одоо суралцах сэдэлтэй байх гэдэг дээр онцгойлсон байна. Тэгээд гол дүгнэлтийг болохоор юу гэж гаргасан бэ гэх юм бол техникийн мэдлэг буюу AI. За тэгээд маш том датанууд гэх мэт те одоо гадна гэх мэт одоо зүйлсийг хийж чаддаг байхаас гадна зөөлөн ур чадвар гэж ярьдаг те одоо хүн байх, дасан зохицох энэ чадвар маш чухлаа гэдгийг бол эдгээр судалгаанууд харуулсан байгаа юм. За тэгэнгүүт Монгол улсад ямар судалгаа байна вэ гэх юм бол хөдөлмөрийн зах зээл болон захим ур чадварын зөрүү гэдэг энэ судалгаа гарч ирсэн байна. За тэгээд үндэсний статистикийн ороо за тэгээд Монгол консалтинг гэдэг одоо байгууллагуудын гаргасан ур чадварын дутагдал манад бол байгаа юм байна. За ажил олгогчдын 43% нь бол ажил горилгочдын тоо хангалттай байгаа ч гэсэн яг шаардлагатай ур чадвартай хүн олдохгүй байна гэж гаргасан байна. Тэгээд хүний нөөцийн мэрэгжилтнүүдийн 70% нь болохоор зах зээл дээр ур чадварын хомсдол үүснэг баталсан байна. За захим одоо мэдээллийн зөрүү буюу тэ иргэдийн одоо захим ур чадварыг хэрэгцээг тогтоох судалгаан дээр харах юм бол бүх нийтийн захим ур чадварын дундаж үзүүлэлт нь хангалтгүй түвшинд байна гэж харсан байна. За тэгээ боловсролын түвшин, насны байдал, газар зүйн байршлаас хамаарат манайх ч нөө хот хөдөөгийн маш ялгаатай байдал байдаг тий хөгжихгүй гэж одоо харж үзэж болоод идэг. Тэнгүүд захим хэрэгслийг ажлын бүтээмжиндээ ашиглах чадвар нь эрс ялгаатай байгаа нь харагдсан байна. Хот хөдөөгийн хувьд. Тэгэхээр монголчуудын өрсөлдөх чадварыг хойш татж байгаа гол хүчин зүйл нь хот хөдөөгийн ялгаатай байдал буюу нөө захим одоо хэрэгслийг ашиглах энд суралцах энэ ялгаатай байдал харагдаж байгаа юм байна. Нэг үе бодвол ер нь бол хөдөөд ч гэсэн одоо интернетийн хэрэглээ холбогдсон шүү дээ. Холболтууд үүссэн. Хүн өөрөө хүсвэл одоо Starlink байна уу ямар нэгэн төхөөрөмжийг ашиглаад хаач байсан интернеттэй байх боломж нөхцөл бол ингээ бүрдсэн. Гэхдээ дан ганц нөгөө нэг одоо эн чинь харагдаж байгаа нөхцөл байдал бол нөгөө техник технологи дээр суурилсан AI програм хангамж энэ бүхнийг ашигласан нөхцөл байдлуудыг бол энэ хувь хүний ур чадвар дээр одоо орчин үед Монгол улсад ингээ шаардаад байна гэж байна шүү дээ. Гэхдээ нэг чухал зүйл нь хувь хүний өөрийнх нь зан чанарын нөгөө soft skill-үүд байгаа шүү дээ. Soft skill-үүдийг илүү их хөгжүүлнэ гэдэг бол ямар ч хүнд, ямар ч байгууллагт хэрэгтэй хамгийн чухал зүйл нь болоод байна. Нөгөө талдаа үнэхээр хүн одоо дипломынхаа хүрээнд, одоо мэрэгжлийнхаа хүрээнд сайн ур чадвартай байж болох ч гэсэн аль болох soft skill-ийг хөгжүүлэхгүй бол тэр өөрөө харилцаа, зам байдал, сэтгэл зүй, багаар ажиллах чадвар гэл олон тал дээр нөгөө хоцрогдлыг үүсгэж байгаа учраас дан ганц нөгөө чадварлаг ажлын байран дээр ур чадвар нь сайн байсан ч гэсэн энэ хангалтгүй болчиход байна л да. Тэгээ энэ бол нөгөө харилцааны амтан гэдэг шүү дээ. Монгол улсад энэ бол их дутагдж байна. Зан чанараараа одоо халагдж байна. Дипломоор ажилд орж байгаа ч гэсэн зан чанараараа халагдж байна. Одоо үнэлэгдэхгүй байна. Хамт олонтойгоо нийцэж чадахгүй байна. Багаар ажиллаж чадахгүй байна тий. Энэ нөхцөл байдлууд байна. Нөгөө талдаа хувь хүн өөрөө нөгөө суралцах процессыг зөвхөн их сургууль төгсөх гэдгээр хараад байна. Тэгээ зогсож. Тэгээд тэнцэнээс нөгөө суралцах процесс нь зогсоод байгаа байхгүй.
Тэгэхээр суралцах процесс гэдэг чинь өөрөө насан туршийн процесс оо. Яг үнэ. Та өнөөдөр юу сурмаар байна, юу хиймээр байна, ямар скил ур чадвараа одоо өсгмөр байна. Энэ бүх нөхцөл байдал чинь таны хувь хүнээс 100% хамаарах, бусдаас хамааралтай биш, хараат бус энэ нөхцөл байдлууд. За нэг талдаа өнөөдөр та амьдралын олон талбар байгаа шүү дээ. За гэр бүлийн талбар байна. За гэр бүлийн талбар дээр та яаж суралцах юм? Хамгийн наазахын жишээ харилцааны ур чадвар, сэтгэл зүйн асуудлуудаа шийдэх, зан чанарын хувьд их нэртэйгээ зөв, хүүхдүүдтэйгээ зөв харилцах. Одоо нэг ялгаатай гэж яриад байгаа. Орчин үеийн хүүхдүүд бидний үе ингээл ялгаатай штэ. Тэнгэр газар шиг ялгаатай. Гэтэл нэг орчин үеийн хүүхдүүдийг ойлгоно гэдэг чинь бас л биднээс өссөн төвшний ур чадвар, хандлага харилцаа, аливаа зүйлийг гэр бүлийн талбар дээр хүсээд нь штэ. За гэтэл өнөөдөр бид нар яг хуучнараа муухарлаад байж болохгүй нэ. Ялгаатайгийн үед маш том ялгаатай. Одоо би зүгээр өөр дөрөө бодоход надад өсвөр нас гэж байсан юм үгүй юу гэж боддөө штэ. Тэ? Би өсвөр насн дээр нэг жоохон уурлаад аяглаад ингэсэн бол алуулна штэ, тий? Тэ? Надад одоо өсвөр нас, шилжилтийн нас, зан чанарын өөрчлөлт байсан юм үгүй мэдэхгүй штэ. Тийм тулснаач мэдэхгүй явж байгаа байхгүй. За гэтэл орчин үеийн хүүхдүүд их хэмзэг болцсон энэ нөхцөл байдал дээр. Тэгэл нөгөө нэг нийгэм цаг үеийн ялгаа, тоглодог тоглоомны ялгаа, хэрэглээний ялгаа, олон талаараа ялгаатай байгаа. Тэгвэл энэ ялгаатай байдлыг ойлгох ур чадвар, ухаан, энэ дасан зөгтсөн харилцааны хэм маяг гэл гэр бүлийн талбар дээр бол ингээл зөвхөн хүүхдтэй харилцах зөндөө юм байгаа. Эхнэрүүдтэйгээ харилцахад, нөхрүүдтэйгээ харилцахад бас олон юм байна. За цаашлах юм бол хадмууттайгаа гэр бүлээс гадуурх нөлөөллийг үзүүлдэг маш олон хүчин зүйлүүд байгаа. Энэ бүх хүчин зүйлүүдийг гэл ингээл тооцох юм бол за хамгийн наазахын жишээ нөгөө бие даах чадвар дээр суурилсан байдалтай гэр орны ажил үүргийн хуваар адаглаад л та гэр цэвэрлэгэнд хэр оролцдог вэ? Эр хүнийхээ зүгээс, эмэгтэй хүнийхээ зүгээс за нөгөө нэг хоол хийх нөхцөл байдал ур чадвар танд хэрв? Хоол хийгээд гэх юм бол танд сэтгэл багт болчихж байгаа байхгүй. YouTube дээр зөндөө олон жор байна. Заавал та тэрийг ингээл хин нэгэн хоол зүйн дамжаад угууланд яваал сураал тэгэл хийн гэх юм байхгүй. Сэтгэл байхад та өөрөө хоол хийж чадна. Сэтгэл байхад та яг энэ бие даах чадвартай холбоотой олон зүйл дээр оролцож чадна. Тэгэхээр нөгөө нэг ур чадвар гэдэг зүйл чинь хүний амьдралаа одоо гэр бүл гэдэг нэг л төвийн ярьж штэ. Нэг л төв ярьж. За ажил дээр байна, найз нөхдийн харилцаа байна, хүсэл сонирхол, хоббин дээр байна, эдийн засгийн нөхцөл байдлууд дээр байна гэл олон зүйлийн ур чадварын нийлбэр дүнгээс та өөрөө биежж байгаа бүтэж байгаа. За гэтэл та өөрийгөө одоо яг ямар төвшөнд харж байна? Танд ямар скил ур чадвар нь дутагдaltaй байна? За тухайлах юм бол би ажил мэргэжлийн ур чадвар дээр орхитгүй нэг зүйл нь артикуляцийн дасгал буюу үйл хэрэгтний дасгалыг ер нь бол ингээл хийцгүй үедээ лефтэнд явж байхдаа яг нэг тийм хийчих боломжтой газрууд байдаг шүү дээ. Тийм үедээ артикуляцийн дасгалыг ер нь байнга хийдэг. Тэгжиж би ч нөгөө сэтгүүлч мэргэжилтэй, гэр бүл судлаач мэргэжилтэй, сургалт зөвлөгөө өгдөг, ярьдаг төрлийн хүн учраас нөгөө нэг дийлхтэй, хэл яриа, тод байх хэрэгтэй гэдэг энэ нөхцөл байдлын үүднээс за тэгэл нөгөө машин төгжрээд явж байхдаа энэ дасгалуудыг бол байнга хийдэг. Энэ бол нөгөө энэ ритмээ энэ хэмнэлээ алдахгүй байхад хүргэдэг чухал одоогийн бие байхгүй. Тэгэхээр энэ мэтчлэн яг нөгөө өөртөө хэрэгтэй зүйлүүдийг өдөр бүр тогтмол хийж өвгөрөө дамжуулаад хуухнийхаа өсөлтийг үүсгэж ин гэдэг чинь өөрөө чухал. Альва ур чадвар өөрөө дадал хөвшлээс бүр ингээ биеждэг. Тэгэхээр нөгөө тэрийг та өдөрт давтамжтайгаар хийж чадчихвэл тэр чинь өөрөө таны амьдралд биежээ тогтчин ур чадвар болоод үүсчин нөгөө нэг рефлексээр хийдэг зүйлүүд болчихно. Энэ болтол яах вэ гэхээр та өөрөө сахилга баттай л байх хэрэгтэй. Хамгийн гол нь сахилга бат гэдэг зүйл бол таныг бүтээдэг, таныг биежүүлдэг хамгийн чухал зүйл. Таны ур чадварыг дээд түвшинд гаргадаг зүйл. Гэтэл нөгөө нэг сахилга бат байхгүй байна байгаад байна гэдэг чинь өөрөө та өөрийнхөө хөгжлөөс хумслаална гэсэн үг. Аливаа зүйлээс өөрийгөө хойштаална гэсэн үг. Тэгээ миний хувьд хийж хэрэгжүүлдэг зүйл нь мэрэгжлийн номнуудыг өдөрт 2 хуудас унших, за дээрэс нь тасгал хийх гэдэг эдгээр зүйлүүдийг тогтмол хийдэг. За сүүлийн үед нэг хийж чадахгүй байгаа зүйл нь физиологийн дасгалуудыг бол хийж чадахгүй байна. Тэгээд өдөрт
тенс тоглоод байгаа Тий, тенс яг тоглож байгаа. Тенс тоглож байгаа цайны цагаар. За бусдыг нь бол яг нөгөө нэг сунайх, гүйх, алхах. Одоо өчигдөр оройд жишээлх юм бол охин битээр манай гэр бүл дотор жоохон жин нэмээд байгаа л та. За тэгээд хоёлаа өглөө босчгүй гээд 7 цагт сэрүүлэг тавиад хөвтлээ. 8 цаг хүртэлгүй ичээд тэгээд орж ирээд бэлдээд гарыг гээд. 7 цагт сэрүүлэг дугуурлаа. Охин руу хараад миний охин одоо босоод хоёлаа гүүхүү гэдгсэн чинь жоохон гифтээтэй гээд намайг тэрвэрэд авж ийна. За тэгэл тэрвэрлэлтэнд нь би ялуураад унтаад өгсөн байх жишээний те. Энэ мэт зүйлүүдээр ингээд сахилах бат алдаж байгаа зүйлүүд нь миний хувьд бол байгаа. Гэхдээ аливаа зүйл дээр одоо залхуурахгүй яг сахилга баттайгаар хийн гэдэг бол чухал гэдгийг ойлгож байгаа юм ингээд хэрэгжүүлдэггүй зүйлүүд хүнд ч ихсэн байдаг. Төгс биш учраас те. Тэгэхээр нөгөө хонглын үзүүрт гэрэл гэдэгчлэн аливаа нэг зүйлийг дотроо тээцээ явж гин гэдэг чинь тэрийг эхлүүлэх, сэдвэх хамгийн том боломж нөхцөл байдлыг үүсгэдэг л те. Тэгээ миний хувьд одоо сүүлийн үед хичээгээд хэрэгжүүлээд нэг жоохон алдагдуулчаад байгаа зүйл нөгөө бичих ур чадвар дээр сүүлийн үед жоохон хоошоо суугаад байгаа. Тэгээ одоо жоохон бичиж эхлэх гэж байгаа. За нэг ялангуяа хуучин бичдэг байсан шиг шүлэг энтер оролдож үзэж байгаа. Сүүлд нэг дууны үг бичсэн нөгөөх маань хөөрхөн дуу болсон. Тэгээ тэрийг сонсоод ингээд өөрөө өөртөө ингээд урам аваад өөрөө өөрийгөө урамшуулах юм да хөрхий гэж те. Тэгээ тэр бүр ингээд урагшлуулаад яваад. Удахгүй гой дуу болно. Урмын алхаа гэд миний одоо хийдэг нэвтрүүлгийн сүлд дуу болно. Тэгээ удахгүй радиогоор ихшиглэх байх. За салхуу байх үгээд хийдэг нэвтрүүлэг дээрээ бас нэг хөөрхөн дуу бүтээсэн. Тэрийгээ бас одоо мэрэгжлийн дуучдаар гоё дуулуулна гэсэн бодолтой байгаа. Гэх мэтчлэн ингээл хүн өөрөө хүсэл тэмүүлэлтэй мотивацтай байхад унтардгүй байна. Хуучны скил ур чадварууд баг багаар сэрэгдэм байна. Тэгэхээр энийг нөгөө дадал хөвшил болгохын үүднээс та өөрөө хэр үнэнч байна, та өөрөө хэр түн дээр цохилж гин гэдэг чинь өөрөө тухайн зүйлийг хэр яаж бүтээх үү гэдэг нөхцөл байдлуудыг үүсгэж юм байл шүү. Яг тийм. Тэгээ судалгаа даалганы нэвтрүүлэг маань ур чадвараа хөгжүүлэх төлөвлөгөөний талаар судалгаатай нотлогоотой 7 хэмжээш нэг огтлсон мэдээллүүдийг хүргэж байгаа. Гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо лайв стримтэй хүрж байна. Мэдээж 104.5 84.5 долгионоор бас ихшиглэж байгаа. Тэгээд ур чадвар гэж ярихаар маш олон өнцөгтэй тий маш олон талтай зүйл болохыг гэр бүл судлаач Амраа маань ингээ хуваалцж штэ. Тэгээд өөрийнхөө бас сурж байгаа зүйл тий зарим алдаад байгаа зүйлсийг ч гэсэн тэгэхээр хүн болгоны амьдралд энэ тохиолддог зүйлс. Хүн болгон бас энийг бас даван туулдаг зүйлс. Тэгээд нэг юм судалгаа хийсэн байсан. Английн судлаачид таксины жолооч нарын одоо тархийг ингээд судалсан байгаа даа. Тэнгүү таксины жолооч нар ч одоо ингээд нөгөө хотоо бол ингээд айгуу сайн мэддэг штэ тий. Тэнгүү тэр хүмүүсээр албаар одоо 25,000 гаруй одоо газар тий түүхэн газруудын за тэгээ гудамжийн ингээд нэрийг цээжлүүлээд тэгээ дараа нөгөө соронзон резонанс одоо томограф гэдэг MRI гэж хэлдэг тий. Тэр аппаратаар одоо ингээд тархийг нь судалсан чинь ой тогтоолт хариуцдаг хэсэг нь томорцсон байсан. За тэгээд энгийн 50 хүнтэй харьцуулсан чинь одоо таксины жолооч нарын өндөр байсан. За тэгээд эргээгээд энийг дахин баталгаажуулахын тулд 2006 онд за автобусны жолооч нартай харьцуулсан. Тэгээ автобусны жолооч нар болохоор яг л нэг чиглэлээр явдаг штэ тий. Улаанхааран одоо 5 шар гэдэг бол тэндэл явна. Цирк дарамын театр гэдэг шиг үү. Тэрэндэл явна. Тэгэнгүүт ахаад одоо нөгөө таксины жолооч нарыг бас л ой тогтоолт хариуцдаг хэсэг нь томорцсон байгаадсан. Тэгэнгүүт тарих гэдэг чинь өөрөө юм нөгөө нейропластик буюу юм уян хатан чанартай юм байна. Альва зүйлийг нас хөгшөрсөн байсан ч гэсэн тий сурыг, мэдий, таны, цээжлийг гэх юм бол энэ ингээд юм уян хатан хിവэрэ байд юм байна. Хэрвээ альва зүйлд суралцахгүй байх юм бол тарих маань одоо ингээд хатгах нь тий. За харин альва зүйлийг суралцах юм бол тарих маань уян хатан буюу хизээд хүн суралцаар байх боломжтой юм байна гэдгийг Элеонор Магуайр гэж хүн одоо судлаад анагаах ухааны салбарт бол IG Nobel гэж чаглалыг авсан байдаг. Тэгээд ингээ харахаар бидний тарих суралцах чадвартай байх нь байна. Тэгвэл бид нар яагаад өнөөдөр ур чадвараа хөгжүүлэхээр ингээд чадахгүй хаашаа суугаад байна вэ гэдэг нэг юм сэтгэл зүйн үндслүүд гарч ирсэн байна. За энэ дээр болохоор хайрцаглагдсан сэтгэлгээний урих гэж байгаа юм. Яагаад одоо тий хайрцаглагдсан бэ гэдгийг болохоор сэтгэл судлаач Carol Dweck болохоор би анхнаасаа л математикт технологид муу гэд хүмүүс ярьдаг тий. Тий өөрийгөө кодлцсон. Өөрийгөө кодлчдаг. Одоо жишээлх юм бол надад байдаг нэг зүйл би хүүхэд байхдаа автомашины осолд орсон учраас би жолоо барьж чадахгүй. Тэгээ кодлцоо одоо хүртэл ингэ суухаасаа айдаг байхгүй юу. За тэгээд юу гэдгийг те одоо миний нас өнгөрсөө хөгшөрсөн одоо цээжлэлтг нь гэж хаашаа харсан юм бэ тийм гэж хүмүүс ярьдаг те. Тэгэнгүүт нөгөө хүмүүс авиас гэдэг чинь юм төрмөл байд юм байна.
ингээд энэ зүйлийг би ингээд сурч чадахгүй юм байна гэд нөө шин зүйлийг оролдохоосоо хойшоо суучдаг. За дараагийнх нь болохоор нөгөө төгс төгөлдөр хийх гэж хичээдэг хүмүүс байдаг тий. Энийг би энэ хүртэл аягүй сайн хийж ижил би мэрэгжлийн болно гэл ингээд байгаад идэг. Тэгэнгүүт шинийг сурч эхлэхэд ерөнхийдөө хиндэ хүн алддаг штэ. Алдаа гаргадаг тий, энддэг, буруу хийдэг тий. Тэгэнгүүт нөгөө төгс төгөлдрийг эрэлхийлдэг хүмүүс чинь би төгс сурч ижил амжилтанд хүрнэгээд хойшоо суучт юм байна. За дараагийнх нь болохоор тархиныхаа тухтай бус буюу комфорт зон гэж хүмүүс маш их ярьдаг тий. Тэрэн дээр хүний тархи одоо төрөлхийн одоо ийм эрчим хүчээ хэмнэх ийм дуртай штэ. Залхуу гэж ярьдаг тий. Залхуу тархитай. Тэгээд хуучин одоо хийдэг байсан сорсон зүйлийг хийгээл тэгэл тэнцэнэ ийм аюулгүй тав тухтай энэ бүсэд амьдрах гэдэг юм байна. Тэгэнгүүт бид нар нөгөө шин танин мэдэх суралцах зүйлээс хойшоогоо ингээд автоматар тархи маань зугтдаг юм байна. За дараагийнх нь болохоор нөгөө хит их одоо мэдээллийн ачаалалд ордог тий. Юунаас эхлэхээ мэдэхгүй. Хитрхи ингээд их мэдээлэл донд төөрөнгөд тархи маань стресстэй одоо саажилт буюу тий сурах хүслийг унтраачдаг юм байна. Ийм шалтгаануудаас болоод бид нар тэгвэл нөгөө нэг сурах гэдгээсээ хойш нь суугаад идэг гэсэн үг. Тийм тэгэхээр эдгээр зүйлүүдийг та одоо сонслоо. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд алхмуудыг та хийгээрэй. Судлаачдын хувьд дараах 5 алхмыг хамгийн үр дүнтэй гэж үздэг. Нэгдүгээр алхам бол өөрийгөө үнэлэх нь өөрөө чухал байдаг. Ур чадвараа хөгжүүлэхийн тулд өөрийгөө үнэлэх нь чухал. Та өөрийгөө үнэлж, та өөрийгөө тодорхойлохгүйгээр цаашаа явна гэдэг бол хэцүү. Нэгдүгээрт өөрөөсөө асуу. Би яг юунд сайн бэ? Би яг юунд сул вэ? Миний мөрөөдлийн ажил ямар ур чадварыг шаарддаг вэ? Надад одоо ямар ур чадвар дутуу байна вэ гэдгийг асуу. За хоёрдугаарт 3 үндсэн зарчмыг сонгох нь өөрөө чухал. За жишээлх юм бол харилцаа, манлайлал, дижитал ур чадвар. Энэ 3 бол орчин үед их чухал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 3 ур чадвар дээр би яг ямар байна вэ? За 3 дугаар алхам смарт одоо зорилго гаргах. Одоо жишээ нь 3 сарын дотор илтгэх ур чадвараа сайжруулна гэх юм бол магадгүй та өөрөө ярьж сурах нь байна. Ярьж сурахын тулд нөгөө нэг өөрийнхөө оюун санаанд байгаа зүйлүүдийг маш гой урнаар, сайнаар илтгэх энэ арга барилуудыг тасгал маягаар хийх нь байна. За 4-р алхам нь болохоор 7 хоногийн хөгжлийн төлөвлөгөө гаргах. Одоо магадгүй унших. Ямар нэгэн онлайн сургалт юм уу, подкастыг сонсох, дасгал ажил хийх. Магадгүй та менторуудтай бол менторуудтайгаа уулзах, ярилцах, тэднэрээс суралцах, өөр дээрээ чиглүүлгийг авах. Энэ бүхэн ч нөр их чухал. За 5-р алхам сар бүр өөр дээрээ үнэлгээ хийх. Би яг энэ сард яг юу сурсан бэ? Ямар хайцтай. Тийм. Миний яг юу сайжирсан бэ? Дараагийн алхам нь яг юу байж болох вэ гэдэг. Энэ 5 алхмыг та ингээд хийн гэдэг бол сараас сар, жилээс жилд та ур чадварын хувьд өсөх ийм боломжийг өөртөө бүрдүүлдэг, өөрийгөө шахдаг, өөрийгөө ингээл хэвийн хэмжээнд за би болцсон доо гэж нөгөө нэг тойрогт орчдөг, амьдралын цикл тойрогт, уйтгартай тойрогт орох биш. Та өөрийгөө илүү их ур чадвартай, илүү их бүтээлч байдлаар өсгөж дэвшүүлж чаддаг 5 чухал алхам гэдэг зүйлийг танд хэллээ. Тэгээд таны тархи бол ингэж ажилт юм байна. Сэтгэл зүйн оюун бодолд ингэж үүсдэг юм байна. Ур чадвар гэдэг зүйл үнэхээр хэрэгтэй юм байна. Тэгвэл эдгээрийг хийхэд энэ 5 алхмыг та тогтмол хийгээд ах юм бол өсөх юм байна шүү. Зуршил дадал болгох юм шүү дээ тий. Судалгаа талныг нэвтрүүлэг одоо мэрэгжлийн одоо судлаачдын үндэслэлтэй судалгаатай мэдээллийг хүргэдэг. Тэгээд зүгээр л одоо тий олон улсад ийм судалгаа байгаа юм байна. Монгол улс ийм судалгаа хийсэн юм байна гэх өнгөрөх биш. Боломж танд байгаа шүү. Гарц гаргалгаа шийдэл танд баа шүү гэдгийг хүргэдэг. За тэгээд мэдээж хэрвээ та тий яг л тэр гацаалтандаа ороод түрүүний хэлдэг тэр сэтгэл зүйн одоо ийм одоо асуудлуудад ороод тий өөрийнхөө ур чадварыг хөгжүүлж чадахгүй ямар нэг шалтгаан хэлээд сууж байгаа бол таны амьдрал хойш-хойштоо мэдээж сөрөг үр дагаврууд ирнэ. Тэр сөрөг үр дагаврууд юу вэ гэдгсэн чинь мэрэгчлийн болон санхүүгийн хувьд сөрөг үр дагаврыг дагуулдаг. Хөтөлбөрийн зах зээлээс шахагддаг гэсэн үг тий мэрэгжлийн хоцрогдолд ордог. За дэлхийн эдийн засгийн форумын үзэж байгаагаар болохоор ирээдүйд олон ажлын байр автоматчих буюу хиймэл оюун ухаанаар солигдно гэж үзээд байгаа. За тэгээ шинэ багаж хэрэгсэл захин ур чадварт хэрвээ та яг одоо хөл нийлүүлээд суралцахгүй байх юм бол таны хийдэг ажлыг технологи хэдхэн секундэд хийдэг болчихно. Та зах зээл хэрэгцээгүй болох эрсдэлтэй байгаа даа тий. За орлогын гацалт буюу ядууралт одоо өртнөө.
Ур чадвар нь хിവэрэ үлдсэн хүн хизээч одоо цалингаа нэмүүлж орлогоо өсгөж чаддаггүй тий. Инфляц өсөөд идэг, амжиргааны өртөг өсөөд идэг гэтэл орлого маань дагаад өсөхгүй хിവэрэ байгаад идэг. Гол шалтгаан нь нэг шалтгаан нь шүү дээ тий. Хувь хүний зах зээлд өгч байгаа өөрийнхөө ур чадварыг хөгжүүлэхгүй байгаа тэр нөхцөл байдлаас үүддгээ гэдгийг бол судалгаа сайхан гаргаад ирсэн байна. За тэгээ мэдээж өрсөлдөх чадваргүй болно тий. Нийгэм ямар байгаа илээ, залуучууд маань гадаад дотоодод тий маш олон мэрэгчлийг маш сайн эзэмшээд ирж байна. За тэгээд энэ техник технологиг бол за стандарт одоо бидний насныхнаас илүүтэй маш хурдан сурж гин гэдэг ч юм уу тий. Тэгэнгүүт таныг одоо ингээ магадгүй за би энэ мэрэгжилдээ эзнэнэ гэд ингээ тий дипломондоо ирдээд бардаа сууж ахт чинь танаас дүү ирч хүчтэй тий шинэ үеийнхэн маань гадааддад сурсан за Монгол ч гэсэн сураад өөрийгөө хөгжүүлсэн байгаа нөгөө залуучууд маань ажлын байранд тань аль хэзээний илүү тий байр суурьнд хүрээд ирж байгаа учраас та одоо би энэ ур чадварыг хөгжүүлэх боломжгүй байна. Чадахгүй эсвэл би энийг үнэхээр сайн эзэмсцэн ингээд одоо хий хоосоо онгорооцуулгүйгээр өдөр тутамдаа суралцах нь маш чухал байгаа юм. Тийм шүү тий. За Монголд хийсэн судалгаануудаас 22 онд энэ Монголын барометр судалгааны Skills Demand in Mongolia гэдэг тайланд болохоор хамгийн их эрэлттэй ур чадварууд дээр номер 1-т нь харилцааны ур чадвар байгаа байхгүй. Яг үнэ. Та бусадтай зөв боловсоо харилцаж чаддаггүй, хиг ёг хийдэг, өөрийгөө зөв илэрхийлж чаддаггүй, бусдыг зөв сонсож чаддаггүй, харилцааны зохион байгуулалт муутай бол, харилцах ур чадвар муутай бол ер нь бол нөгөө ажилд ороход хэцүү л болж ийн гэсэн үг. За дараад нь багаар ажиллах чадвар. Багаар ажиллах чадвар гэдэг дотор юу багтдаг вэ? Ямар гол ойлголтод байдаг вэ гэхээр та бусдыг хүлээн зөвшөөрч сурах. Бусдыг үнэлж сурах. Та өөрөө ганцаараа мундаг, би хийн гэдэг байдлаар биш. Бусдын скил ур чадварыг үнэлж, хөгжүүлж, бусдыгаа дэмжих, ойлгох энэ сэтгэлгээ бол өөрөө их чухал байдаг. За дараагийн нэг чухал ур чадвар дээр асуудлыг шийдвэрлэх чадвар. Ямар нэг асуудал үүслэ гэж бодоход тэрийг богино хугацаанд сэтгээд бодоод асуудлыг шийдэж чаддаг байх нь өөрөө чухал. Асуудал шийдэх талбар дээр ер нь бол хүмүүсийн хувьд гаргадаг хамгийн том алдаа нөгөө манипуляц хийдэг. Тэр асуудал дээр бусдыг буруутгаж чаддаг, бусдын буруу болгож чаддаг энэ үйл явдал бол монголчуудын дунд их түгээмэл. Тэгэхээр манипуляц хийдэг биш. Тухайн асуудлыг маш сайн шийдвэрлэж чаддаг дадал хэвшил арга барилыг олж чаддаг байна гэдэг чинь өөрөө өнөөгийн зах зээлд их чухал байна гэж. За дараагийн ажил шүү дээ тий. Дараагийн нэг чухал зүйл бол хариуцлага. Хариуцлага хүлээх чадвар бол Монголд ихээхэн чухал байна гэж. Хариуцлага хүлээдэггүй, үүргээ ярьдаг, эрхээ ярьдаг ийм хүмүүс л одоо олширчод байна шүү дээ. Тэгэхээр аливаа нөхцөл байдал зүйлийг хүлээгээд авсан бол хийн гэсэн бол хариуцлагатайгаар хийдэг, түүний ард гарч чаддаг, эцсийн дүнг нь үзэж чаддаг, сайн үр дүн бий болгож чаддаг ийм хариуцлагатай байх. За магадгүй муу үр дүн гарсан ч гэсэн түүний үр дагаврыг өөр дээрээ аваад бурууг нь өөр дээрээ авдаг чаддаг байх. За дараагийн нэг чухал чанар нь санаачлага. Ер нь бол санаачлага гэдэг зүйл бол байгууллагт их хэрэгтэй байдаг. Ямар ч байгууллагт. Зүгээр л нэг ажлын робот шиг ийм хүнийг байгууллага ажилд авахыг хүсдэггүй, идэвх санаачлагтай, оролцоотой, шин санааг нэвтрүүлж чаддаг, хэрэгжүүлж чаддаг, сэдэж чаддаг ийм хүмүүсийг байгууллагууд сонирхдог. За гэтэл энэ дутагдaltaй байна гэж. За нөгөө талдаа нөгөө дижитал ур чадвар. Яхарахгүй одоо сүүлийн үеийн залуучууд бол нөгөө интернетийн тал дээр софтвер, хардвер тал дээр бол ингээ сайн байгаад байгаа. Сүүлийн үеийн залуучуудын өөлж байгаа одоо Gen-Z үеийнхний нэг дутагдaltaй тал нь ажлын байран дээр гараад ирэхдээ нөгөө soft skill нь байхгүй болцсон. Soft skill байхгүй болцсон. Энэ алдаа нөгөө emotional quotient буюу сэтгэл зүйн чадамж нь тутмаг болцсон. Энэ нөхцөл байдлууд нь эргээл нөгөө энэ үеийнхэн үнэхээр одоо hardware, software, AI, техник, интернет хэрэглээ энэ тал дээр сайн байгаа боловч гол дутагдaltaй тал нь нөгөө сэтгэл зүйн чадамж байхгүй, өгдөө чаддггүй гээл зөндөө юмнуудыг ярьж байгаа. Тэгэхээр нөгөө нэг өөрийнхөө сонирхолтой ажлыг тууштай хий гэвэл танд дан ганц мэрэгжлийн дипломын чадвар, ур чадвар энэ бүхэн хангалтгүй байх нэ. Яг үнэ. Эдгээр чадваруудыг эзэмшиж, эдгээр чадварууд нь таныг байгууллагт хэрэгтэй нэг сайн ажилтан байлгахаас гадна эдгээр чадваруудыг чинь нөгөө нэг
ээж нарын хэлдэг үг гэдэг шүү дээ. Чи энийг хийгээ сурчгаа, эний чинь чамаас хийж булааж чамаас булаахгүй гэдэг нэг үг байдаг те. Энд чи яг үнэн багхгүй. Яг үнэн. Таны сурсан юмыг хинч танаас булаагаад байхгүй. Энэ бол танд амьдралын чинь турш хэрэг болдог ээж нарын зөвлөдөг хамгийн зөвлөмж байх нэ гэж те. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг хийн гэдэг чинь өөрөө чухал байх нь. За тэгэхээр мэрэгжлийн хувьд тий ур чадварын хувьд ингээ хүний өөрийнх нь одоо хүн байх чадвар буюу тэр сэтгэл зүйн одоо хөгжил боловсролын хувьд ч гэсэн олон зүйлс одоо яг ур чадвар дээр энэ төлөвлөгөөн дээр яригдчихэв. Зүгээр л та одоо тий мэрэгжлийн хувьд мундаг одоо сайн байгаад бай гэх биш хүн байх гэдэг нь их чухлыг бас харуулж байна. За хэрвээ та бас ингээд тий энэ дээр ингээд суралцахгүй байх юм бол сэтгэл зүйн хувьд хүний хөгжлийн хувьд бас олон сөрөг үр дагаврууд дагаад ирнэ. Түрүүнд бол мэрэгжлийн хувьд санхүүгийн хувьд гэж тайлбарласан бол одоо сэтгэл зүйн хувьд хүний хөгжлийн хувьд за мэдээж өөртөө итгэлгүй болчдөг тий. За би энэ зүйлийг чадахгүй гэл ингээл хоошоо суудаг. За тэгээ шинэ зүйл сурахгүй удахаар хүн өөрийгөө нь голж эхэлдэг тий. За тэгэл би энийг одоо мэдэхгүй юм байна, чадахгүй юм байна гэд үнлэмж буурч идэг. За дараагийнх нь болохоор ур чадвараа шинжилгээгүй хэрнээ ингээд нөгөө нэг тий бусад зүйл дээр ингээл би гэх гэлээдэг. Тэгвэл та ур чадвараа шинжлэх нь маш чухлаа гэдгийг бол одоо ямар ч байгууллагын одоо удирдлага одоо хамт олон хүний нөөц бол харж мэдж байгаа гэсэн үг тий. За тэгээ дараагийнх нь мэдээж урам зориггүй та амьдрын шүү дээ. Уйтгартай амьдрна гэсэн үг. Тэгэхээр өдөр тутамдаа та сурсаар л бай. Одоо эртээр үед нөгөө сур бас дахин сур гэх тэр үгийг бол бас зүг зүгээр чилчээг байгаа байхгүй тий. Одоо ч гэсэн энэ зүйл байсаар л ахна. Нөгөө тархийг бид нар хөгжүүлэхийн тулд тархиа бид нар амьд байлгахын тулд залхуураа тэнд сайхан 5 тухайхан бүсэд байхгүй тулд сурах хэрэгтэй гэдгийг бол судалгаа маань харуулаад байна. Владимир Ирлевич Ленин гоё их зөв хэлсэн байгаа шүү дээ. Хэлсэн байгаа тий. Сургуулийн хан дээр тэгээ бичсэн байдаг гэсэн тий. Сур бас дахин сур. Вэ Ленин гэж байдсан. Тэгэхээр энэ болгон дээр за тэгээ мэдээж тархины хувьд эрүүл мэндийн хувьд ч гэсэн сөрөг үр дагаврууд бас ирнэ. Та одоо ингээд би сурахгүй байна. За би өнгөрсөн хүн. За би одоо энийг одоо сурах гэхээр тэргүй хүмүүс мэддэг чаддаг байхад. За би яшиг даа гэдэг ч юм уу те. Ингээд суугаад ах юм бол таны нөгөө тархинуудын нөгөө нейронуудын холбоос те шинээр үүсэхгүй. Илүү бат бих болохгүй. Нөгөө нейронууд маань тасарх нь байна. Тархи маань уянгатан байхгүй гэсэн үг те. За тэгээд тархины үйл ажиллагаа маань итгэхгүй ч юм бол нас ахих тусам нөгөө ой санамж маань мууддаг те. Сэтгэл санаагаар ундаг. Сэтгэл санааны асуудалд ордог, гутралд ордог гэх асуудлууд хүртэл дагдаг шүү. Тэгэхээр түрүүнд хэлжсэн тэр 5 зөвлөмжийг та өдөр тутамдаа бас хэрэгжүүлж үзээрэй гэж уриалах байна. Тэгээ судалгаа 71 нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр та бас өөрийнхөө бас хэрэгжүүлдэг алхмуудыг тий туршиж үзсэн зүйлсийг амьдрал дээр бас тэрийг амтлаад амт шимтийг үзсэн тэр зүйлсээ бас хуваалцаарай гэж урьж байна. Гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудас мэдээж 9986 104.5 гэсэн дугаар маань нээлттэй байгаа шүү. Ер нь бол нөгөө дэлхийтэй харьцуулахад одоо дэлхийд бол нөгөө хамгийн эрэлттэй ур чадварууд дээр юу байгаа вэ гэхээр шүүмжлэлт сэтгэлгээ түрүүний давтагдсан зүйлүүдийг нь эхлээд явах нь асуудал шийдвэрх чадвар, харилцааны ур чадвар гэл нөгөө давтагдсан юмнуудыг яриад явах. Давхартахгүйгээр дэлхийгээс одоо дэлхий болон Монголын хувьд дутагдж байгаа зүйлүүд нь юу байна вэ гэхээр дэлхийд бол одоо ингээд шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг зүйл бол олон улсад ингээд дутагдж байна. Ажлын байран дээр энэ нөхцөл байдал бол дутагдж байна гэдгийг энэ ч бол ингээд хэлсэн байлээ. За нөгөө талдаа дасан зохицох чадвар гэдгийг бас хэлсэн байлээ. Дасан зохицох чадвар. За түрүүн нөгөө хэлсэн сэтгэл хөдлөлөө удирдах чадвар. Энэ гурав олон улсад одоо маш их яг энэ чадварууд бол олон улсын ямар ч одоо байгууллагад ажилладаг хүмүүст их чухал байна гэдгийг хэлсэн байсан. За манай Монгол улсад бол харин ч одоо эсэргээрээ шүүмжлэлт сэтгэлгээ бол одоо илүүднүүл гэхээс бараг дутхгүй шүү дээ. Дотоодохгүй шүү дээ. Ямар ч байгууллагад очисон шүүдэг, буруутгадаг нэг хүн байж лээдэг тий. Нэг доголдлыг харчаал. Тэгэл ер нь бол гэхдээ нөгөө шүүмжлэлт сэтгэлгээ аливаа зүйлийг шүүж яг шүүмж маягаар хэлнэ гэдэг чинь нэг өөр. Тэрийг бүр ингээд муухар талаас нь харна гэдэг чинь нэг өөр байгаад байгаа байхгүй. Шүүмж бол сайжруулдаг, шүүлт бол өөрөө хүний гутааж хор хөнөөлтэй байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг
шүүмж шүүлт хоёрыг л бас нэг ялгах хэрэгтэй юм шиг байгаа даа тийм манай монголчуудын хувьд. Монголчууд бол тэгэл нэг хувь хүний зан чанар шарын шингэл тэр зүйл рүү бол нэлээ довтлоод шүүмжлээд эхэлдэг шүү дээ тий. Засан зохицох чадвар гэдэг бол манай монголчуудад байдаг. Манай монголчууд бол хэвээр хаанч очсон 2 хоноод дасж шүү дээ тий. 2 хоноод агаарт нь дасаал хамаг юмд нь дасаал энэ дасан зохицох чадвар гэдэг бол монгол хүнд бол байдаг. Тэгэхээр нэг олон улсаас ялгаатай байх нь. Нүүдэлчин монголчуудын ялгаа бас байгаад байгаа юм тий. Тий. За тэгээ шинэ ур чадвараа тэгвэл бид нар хэрхэн яаж өдөр тутамдаа бас додомдож тий илүү бас хөгжүүлж өөрөө өөрийнхөө нөгөө тархийг бас сайхан одоо баримлын шавар шиг тийм уян зөвлөм байлгах юм бэ гэж тий. Энэ дээр түрүү Намраа маань бас 5 зөвлөмжийг хэлжсэн. Энд болохоор 4 алхам тийм зөвлөмж байна. Джон Кауфман гэж судлаачийн 20 цагийн дүрм гэж байдаг юм билээ. Энэ болохоор маш сонирхолтой. Эхлээд ур чадвараа ингээд жижиглээд хуваачна. Түрүү нөө 7 хоногийн төлөвлөгөө гарга гэдэг шиг тий. Тэгээ сурахыг хүсэж байгаа юм ур чадвараа ингээд жишээлх юм бол тий би одоо Canva design сурмаар байна. Эсвэл би англи хэл сурмаар байна гэж байгаа бол тэр зүйлсүүдээ ингээд жижиг хэсэгт хуваах юм байна. Тэгээд өнөөдөр зөвхөн би үсгийн одоо фонтыг хэрхэн сонгох вэ гэдгийг суралцсанаа. Тэрийг өстой ингээ яс сурах нь шүү дээ тий. За тэгвэл одоо англи хэл дээр би яг 5 шинэ үг цээжилнэ. Энийг бас яг яс сурах нь байна. Ингээд дадал болгох нь байна. За дараагийнх нь гэсэн чинь одоо хит төгс байхыг шаардахгүй ийм 20 цагийн дүрмийг гаргана гэсэн үг. Ингээл за энийг ста мундаг хичүүлэл хүмүүс намайг ингээд өөлж баалахгүй даа биш те. Энэ удаадаа би нэг энийг гаргацсан ямар амжилттай юм бэ гэж харах хэмжээний өөртөө ийм дадал суулгана гэсэн үг. Тэгээ Джон Кауфманы судалгаагаар болохоор ямар ч ур чадварын суурийг эзэмшихэд ердөө 20 цагийн тийм төвлөрсөн дадлага шаарддаг гэж одоо бүр баталсан байгаа юм. Өдөр 45 минутыг 1 сарын турш зарцуулахад та тухайн салбарынхаа суур төвшөнд эхний ээлжинд хүрч чаднаа. Энэ нь ингээд 20 цаг гэсэн үг юм байна. Өдөр 45 минут гэдэг та тооцож үзэх нь шүү дээ тий. За тэгээд хийгээд үзээрэй. За дараа нь нөгөө тархиа хуурна. Тархи чинь нөгөө хуурагддаг. Бидний уруулын энэ хоёр тал дээш өргөгдөхөд л аз жаргалтай ингээл хуурагдчихдаг шиг тий. Тархиа хуурах буюу өсөлтийн сэтгэлгээнд та өөрийгөө бас аваачих хэрэгтэй. Би энийг чадахгүй байна гэхийн оронд нөгөө тий би энийг одоо сурч амжаагүй байгаа юм. Би 45 минут өдөр болгон дадал дуршил одоо юу гэдгийг тий дадлаар ингээд сураад хийгээд сард 20 цаг хийгээд энийг би сурчнаа. Сар штэ сархан тий тэгэл бодчиход хүн сурчих нь байна. За дараагийнх нь эргэх холбоо буюу амьдрал бид нар энийг бодит хэрэглээ болгоно гэсэн үг тий. За зөвхөн онлайн уншаад л үлдчих юм бол өнөөдрийн ингээл амраа битэрийн ярьсныг тий тэгдэг гэсэн гээ яриад байвал энэ сурахгүй. За харин та сурсан зүйлээс шууд ажил амьдралдаа хэрэгжүүлнэ гэсэн. Алхам болгоно. Тий алхам болгоно тий. За бусдаас ингээд шүүмж зөвлөгөө аваад засварлаж үз. Үй чиний эн чинь ийм бэ шүү гингүүт нэрэ тийм байна гэд хүлээж аваад тэрийг засварлана гэсэн үг. Сайжруулна гэсэн үг. За тэгээд мэдээж баттгаагүй ур чадвар бол хизээд хоосон ур чадвар л байдаг тий. Тэгэхээр та энэ 4 зөвлөмжөөр баттгаад үзээрэй. Сард та ерөөсөө 20 цагийг зарцуул. Нэг өдөр ч хүрэхгүй байгаа зү тий. Энэ мэдчлэн одоо сурах нь байна. Тийм. Тэгээд ер нь хүний суралцах ур чадвар гэдэг чинь юунаас хамааралтай байдаг вэ гэхээр хүсэлтэй юу хүсэлгүй юу гэдгээс л хамаатай шүү дээ. Тийм. Хүсэлгүй хүнд хичнээн заагаад хэлээд ямар ч нэмэр байхгүй. Хүсэл эрмэлзлэл дотроос төрдөг нөгөө тэмүүлэл гэдэг чинь хүнийг илүү их хөгжөхөд, илүү их урагшлахад, илүү их дэвшгэд нөлөөлдөг хамгийн гол хөшүүрэг. За гэтэл яг ийм чанарыг үгүй хийсэн хүн бол тэгэл нөгөө магадгүй Япончуудын одоо бүтээгээд байгаа роботтой л баг ингээд ижил төстэй болчиход байгаа байхгүй. Тэгээд энэ ажил мэргэжлийн ур чадварууд дээр хүртэл хэрэгцээтэй байгаа зүйлүүд дээр та зүгээр анзаарж байгаа зүйл нь таны хүн байлгах зүйлүүдийг л хүсэж штэ. Хүн байлгах зүйлүүдийг л скил ур чадвар болгоод хөгжүүлчээсээ, дэвшүүлчээсээ гэдэг зүйлүүдийг хүсэж штэ. Тэгэхээр хүсэл тэмүүлэл гэдэг миний хувьд одоо яг аль төвшөндөө байна вэ гэдгээ та бас бодож үзэх хэрэгтэй байна. Би ажил дээрээ зүгээр л очиод нэг хүмүүс удирддаг, эсвэл хүмүүсийн удирдлагын дор байдаг, эсвэл хүмүүст үйлчилдэг, эсвэл хүмүүсийг чиглүүлдэг, эсвэл зүгээр гүйцэтгэдэг ийм юм хийгээл цалингаа аваад байж байл надад болоо гэдэг энэ тойргоос гарах хэрэгтэй байна. Ирээдүйд та ямар төлөвлөгөөнүүд тавьж байна? Магадгүй тухайн байгууллагынхаа нөхцөл байдал дээр та удаан байхгүй байж болно шүү дээ. Магадгүй тэр байгууллага та 5 жил ажиллаад болж болно, 10 жил ажиллаад болж болно. Гэхдээ 5 жил байхдаа та тэр байгууллагт хин гэж дурсагдаж ямар байдлаар үлдэх вэ? Та тухайн байгууллагт байхдаа та өөрийгөө хэрхэн яаж хөгжүүлэх вэ?
ямар төвшөнд та бэлтгэх Хувь вэ? нэмрээ оруулах Тий. бай бас тий. Энэ бүх нөхцөл байдлууд чинь өөрийн чинь хүсэл тэмүүллээс 100% хамааралтай. Тэгэл нэг тийм алдартай үг өгдөг шүү дээ. Хүнийг мохох амархан. Ерөөсөө хүнээс хүсэл тэмүүллийг нь л аваа иччих. Тэр хүн өөрийгөө аяндаа мохоочно гэдэг үг. Тэгэхээр хүсэл тэмүүлэл миний хувьд бий билүү? Байвал та ямар ч ур чадварыг өөртөө ямар ч хэлбэрээр, ямар ч аргаар өөртөө үүсгэж нэмэгдүүлж болно. Харин энийг өдөөдөг цорын ганц их сурвалж дөлн нөгөө хүсэл тэмүүлэл гэдэг зүйл байдаг. Тэгэхээр та өөрийнхөө хүсэл тэмүүллийг бас нэг тунгаагаад үзээсэй. Би амьдралынхаа талбар бүр дээр сайн аав ээж байх дээр, сайн хань байх дээр, сайн хүү охин байх тал дээр, сайн ажилтан байх тал дээр, сайн найз байх тал дээр одоо сүүлийн үед энэ нөхөрлөл, найз нөхөрлийн хүрээлэл энэ төр бол ингээл Монголын нийгэмд бол ингээл унчлаа штэ. Сайн найз гэж байдгүй маа гэдэг үгийг ярьдаг болцсон. Найз нөхөрлийн үнцэн, утга учир энэ бүхэн ингээл алдагдчих эхэлж байна. Энэ юутай холбоотой? Таны нөгөө нэг сайн найз байх скил ур чадвар ч байхгүй болцсноос үүдэлт. Тэгэхээр ингээл нийгэм бол одоо сайн иргэнээр, сайн хүнээр дутж байна. Ур чадвартай хүнээр дутж байна. Өнгөлн далталдаг, төр зүр аргацаадаг, зүгээр салингаа аваад явдаг ийм хүмүүс нийгэмдэр олширж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн дагуу нөгөө салхиашаа хамгаалт тийшээ гэдэгчлэн нийгэм юм байхад би яагаад ийм байж болохгүй юм гэдэг хандлагаар биш. Нийгэм юм байна. Гэхдээ би ийм хүнийг өөрөө бүтээнэ. Ийм хүсэл тэмүүлэлтэй, мотивацтай, ийм үн цэнтэй хүн байна гэдэг энэ хүнийг бүтээхийн тулд та өөрөө тэр хүсэл тэмүүллийг дотроос асааж чадвал амьдралынхаа талбар бүр дээр скил ур чадвартай та бусдад хэрэгтэй хүн байна. Та бусдад үн цэнтэй хүн байна. Бусад хүмүүс таныг дүлхээд авах чинь тань руу наалддаг тийм хүн байна. Тэгэхээр энэ бол өөрөө чухал шүү. Тэгээ яриад байвал ингээд дуусахгүй маш олон юм байна. Нэвтрүүлгийн цаг өндөрлөлтсөн байна шүү дээ, тийм. Өндөрлөлтсөн. За судалгаа 71 нэвтрүүлгийн маань цоо шинхэн дугаар ур чадвараа хөгжүүлэх төлөвлөгөө гэсэн сэдвээр хүрсэн. Энд зөвхөн таны ур чадвараас илүү таны хандлага, зан чанар, эмпати гэдэг сэтгэл зүйн чадамж гээд олон зүйлийг ярьлаа. Та нөхөд сонсох бол гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаас нөхөд сонсож болно. YouTube, сувг, SoundCloud-аас бас нөхөж сонсох боломжтой. Уран бүтээлчээр амар санаа сэтгүүлч гэр бүл судлаач Баясгалан сэтгэл зүйч ажиллаа. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Баяртай. Баяртай. Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна.